25 жилийн өмнө бороо нэгэн шөнө Рона гэх эмэгтэй Шотландын Айрон Мэйл дотоос машинтайгаа хэсэг бүлэг хүмүүсээс зугтж байдаг. Гэвч тэрээр хэсэг явсны дараа удалгүй баригдаж машинаас бууж ирээд намайг битгий хэмтээгээрээ хэмээн гуйна. Хариуд нь түүний араас хөөж байсан хүмүүсийн нэг болох Маклойд гэх залуу хинч чамайг хэмтээхгүй Рона. Тэглэж тэр зүйл чамайг биш. Харин чиний гидсэндэх хүүхдээ чинь өсөж байгаа. Тийм учраас буцаад сайхан дулаахан гэрлүүгөө явцгаая. Тэгэхгүй бол чи ингээ бухимдаад ах юм бол чиний гидсэндэх хүүхд чинь сонио амттай болчих шүү дээ гэж хэлдэг. Үүний дараа үйл явдал Шотландын Айрон Мэйл хотын одоо үерүү шилжинэ. Хаймиш гэх нэртэй залуу далайн эрэг дээр хин нэгний хүлээн зогсох ба удалгүй түүний өсөн хүлээсэн зочид нь хурж ирэх бөгөөд энэ бидний сайн мэдих гайхамшиг дүрв байлаа. Тэдний хүүхдч авахар Хаймиш өөрийн эхнэр болон ганц хүү болох Ангустай хамт ирсэн байв. Рид Ричардс нь Хаймишийн цусан төрлийн ганц үеэл ах нь бөгөөд зул сарын өдрийг ахтайгаа хамт тэмдэглэхийн тулд гайхамшиг дүрийг бүгдийг нь Шотландд өөрийн гэртээ урсан эрэг. Тэдэнтэй хамт Рид хоёрын хүүхдүүд болох Франклин мөн Валери ирсэн байх бөгөөд Бенч бас өөрийн найз бүсгүйгээ дагуулan ирсэн байдаг. Тэднийг ярилцж байх үед тэдний хөрш болох Хектор гэх нэртэй өвгөн ирнэ. Хаймиш гайхамшиг дүрийг Хектор танилцуулж мөн зул сарын өдрөө хамтдаа гаргана гэдгийг хэлдэг. Орой болоход Бен найз бүсгүйтэйгээ хамт салхилж байх үедээ 2 цагдаг булшны нүг ухаж байгааг олж хардаг. Тэд цагдаа нар дээр минь асуухаар очих үед өчигдөрхөн дайруулсан нохоонд зориулж булшны нүг ухаж байгаа гэдгээ цагдаа нар хэлдэг. Харин Бен тэднээс сүмийн хажууд нохоо оршуулхан зүгээр юм уу хэмээн асуух үед цагдаа нарын нэг нь Айрон Мэйл хотод дуулын жирийн үзэгдэл бид өөрсдийн жижигвэр амьтдаа маш их хайртай учир үргэлжинд оршуулдаг. Ер нь яг үннийг хэлэхэд энэ бидний ганц ажилтай ойлгодог зүйл юм а гэж хэлдэг. Бен хариуд нь тэднээс юу гэсэн үгөө хэмээн тодруулан асуух үед манай хот бол танаа Нью-Йорк хотоос тис өөр. Энд ямар ч гэмт хэрэг, ямар ч хулгайн хэрэг, ямар ч хүчирхийлэл байхгүй. Би бүр амьдралдаа ганц ч удаа хүн баривчилж үзээгүй хэмээн цагдаа нарын нэг нь хэлдэг. Харин энэ үс юу? Хаймиш ихнэр болох Мюрэлтэй хамт хотын төвөөр зугаалах бөгөөд Мюрэл өмнө нь тэрэгцэртээ суудаг байсан ч энэ хотод ирснээс хойш буцаад алхаж чаддаг болсон гэдгээ хэлдэг. Гэтэл гинтгэн сүүдэр нэгэн эмэгтэй хурж ирэх бөгөөд энэ хүн бол комикихэнд гарсан Рона гэх эмэгтэй байлаа. Тэрээр сүйдээ хойлохнаа уулзаж танаа хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар ярилцах хэрэгтэй байна гэж хэлнэ. Гэвч яг энэ үед тэдний урдуур Хектор өвгөн гарч ирээд яриг булзааруулж Роног хөөх шахам явуулдаг. Зул сарын өмнөх өдрийн үдшиж болж Айрон Мэйл дотод цас орж эхлэв. Тэд халуун амбүлээрээ цугларч ярилцсан суух ба Хаймиш тэр хэдээс Human Torch буюу Джоны хизээ ирэхийг нь асуудаг. Джоныгийн найз бүсгүн санаандгүй байдлаар өөр хэмжээст ертөнцид гацсан учраас түн удаа ганцаараа байх цаг хугацаа хэрэгтэй байгаа. Гэхдээ тэр удахгүй ирнэ хэмээн Рид Ричардс хэлдэг. Хаймиш тэднээс маргааш өглөө хамтдаа сүмд очиж залбирахыг хүсэх үед Рид би аав шиг тийм чөлтөлтэй нэгэн бишээ хэмээн сандлаас татгалцахыг хичээнэ. Харин Хаймиш хариуд нь бидний бурханд итгэх итгэлийн хотыг онцгой болгодог юм а гэж хэлнэ. Шүн дундын үеэр нэгэн Санта тэдний гэр зочлон үрж ирнэ. Энэ бол хүн бүхний өсөн хүлээсэн Джоны байх бөгөөд тэрээр Валери Франклин хоёрт бэлэгтээ ирсэн байв. Харин энэ үед тэдний байшингийн гадаа Хектор үл мэдэгдэх хоёр хүнтэй хамт зогсож байдаг. Тэдний нэг нь Корго энэ удаа юу гэж хэлсэн бэ? Тэр охин тохиромжтой болов хэмээн асуух үед Хектор төгс тохирно гэж хэлдэг. Маргааш өглөө зул сарын өдөр тохиож Валери Франклин хоёр Джоныгийн бэлгэлсэн буужинтай хөрмийг өмсцгөөж агаар дээгүр нисэж тоглолцгооно. Сүү тэдний дахиад нэг л цаг тоглоно шүү хэмээн хэлсэн ч тэд цааш өргөжлүүлэн нисгээр явна. Тэд байшингийн дээвэр дээр гарах үед Валери ойруу хамтдаа уралдыг хэмээн хэлнэ. Ингэснээр ойруу ойртон ирэхүүд Валери төрүүлээд ойруу ордог. Франклин хамаг хурдаараа түүний араас ойруу орж ирсэн ч Валериг байхгүй байгааг анзаарав. Франклин түүний нэрийг чангаар олон удаа дуудсан боловч Валериг хайгаад улсангүй. Үүний дараа Франклин ганцаараа буцаж ирэх бөгөөд Валериг алга болсныг хэлдэг. Ингэснээр тэд бүгдээрээ сандралтаж мөн цагдаагийн байгууллагад хурж ирэв. Цагдаа нар үүнд Сүү Рид хоёрыг буруутаа хэмээн гүтгэж тэд маргалдаж эхэлнэ. Ингэснээр Бен Джоны хоёр ойруу хайгуул хийхээр явж харин Сүү Рид хоёр хотын айлуудаар явж хайхаар болдог. Тэд бүгдээрээ Валериг хайж байсан ч хэн ч олоогүй л байлаа. Гэвч Джоны Валериг олох бөгөөд түүнийг ямар нэгэн зүйл ус руу чирээд байна гэж хэлдэг. Ингэснээр Джоны далаа руу шумбоо орж хаа нэг тийш үргэх гарцыг олох бөгөөд түүнийг даган сэлсээр нэгэн нууцлагдмал газар ирнэ. Джоны Валериг нэрийг чангаар дуудах үед охин том чулууны ардаас гарч ирдэг. Джоны түүнээс хэн ч хамаагийн давчирсан юм бэ гэж асуух үед тэр зүйл таны ард байна гэж хэлнэ. Джоны арга шарах үед аврах том 8-aalчиг тэмдрүүлэлтэд араатан гарч ирэх бөгөөд Валериг аваад эндээс зугтдаг. Харин энэ үед Сүү Рид хоёр Роногийн гэрт ирсэн байх ба Сүү түүнээс чи өчигдөр надад ямар нэгэн зүйл анхааруулахыг оролдож байсан. Бас миний хүүхдүүдийг аюулд орсон гэж хэлсэн. Тэр зүйл чинь Валеритай холбоотой байсан уу хэмээн асуув.
Гэвч Рона ярихаас татгалзаж "Манай гэрээс яв. Чамаас олж би хангалттай их асуудалд орсон" гэж хэлдэг. Энэ үед Жоны охиныг тэрвэрсээр газар дорох нүхнээс гарч ирдэгч. Аврах том араат нь тэр хоёрын араас хөөсөөр мөн л газар дороос гарч ирнэ. Ингэснээр гайхамшиг дөрөв араатандаа тулдаж эхэлдэгч. Түүнийг зогсоож чадахгүй байлаа. Харин Франклин араатныг Валеригийн араас ирснийг мэдсэн учраас түүнийг дагуулan явж араатныг өөрсдийн хүлгээ онгоцруугаа хийн. Гэвч араатаа онгоцыг эвдэлж буцаад гарч ирдэгч. Сүү араатны дээрээс аврах том байшин унгааж түүнийг хөнөөж чаддаг. Үүний дараа хотын иргэд бүгдээрээ цугларч "Тэд Коргог алчглаа гэж үү? Хэрвээ тэр үнэхээр өвчгсөн бол яах вэ" хэмээн бие биентэйгээ ярилцах ба араатны нэрийг Корго гэдэг байсныг бид олж мэднэ. Рид Ричардс тэднээс "Та нар юу яриад байгаа юм бэ" хэмээн асууна. Ямар ч гэмт хэрэг, ямар ч өхөл хагацал, мөн ямар ч өвчин зовлон тохиолддоггүй нотын гол шалтгаан нь Корго араатан байсныг бид олж мэднэ. Корго энэ нотыг бараг 200 жил тэтгэсээр ирсэн ч хариуд нь 25 жил тутамд хотын иргэдээс нэг хүүхдийг 100 сарын өдрөөр дахил олгон авдаг байж. Харамсалтай нь араатаа энэ удаа Хэмишийн хүү Энгүсийг авахыг хүссэн учраас Хэмиш өөрийнхөө хүүг аврахын тулд жирийн хүнээс илүү онцгой хүүхэд Коргод санал болгож Хектор өвгөнтэй хуйлдаж Валерийг өгөхийг оролдсон хэрэг. Тийм учраас Рона 25 жилийн өмнө өөрийн хүүхдээ Коргод алдаж мөн энэ бүхнийг Сьюд анхааруулахыг хичээсэн байж. Хэрвээ бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая.